Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Манай өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Сонсогч та бүхэн Монголд олсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг суугийг сонсож байна. Уг хэргийг та бүхэнд сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байгаа бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань 2017 онд хөдөө орон нутгад гарсан маш харамсалтай хэрэг байгаа. Тэгээ уг хэрэгт холбогдсон этгээд нь 1983 онд төрсөн. Тухайн үедээ 34 настай байсан. Бүрэн бус дунд боловсралтай, хөгжимчин мэрэгжилтэй, ам бүл 6, эцэг их ах дүү нарын хамт оршин суудаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрт ногдох эд хөрөнгөгүй, сарын өрхийн орлого нь 280 мянган төгрөг байсан. Тэрээр соёлын тэргүүний ажилтнаар шагнуулж байсан байлээ. Мөн өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй хэрэг хариуцах бүрэн чадвартай хэмээн шүүгдэгчийн биеийн байсаалтанд бичсэн байна. Тэрээр 2017 оны 6 сарын 3-ны өдөр өөрийн төрсөн хийхээ аминд хүрсэн хэрэгт холбогджээ. Цагдаагийнхан хэргийн газарт очих үед тэнд аимшигтай төр зураг өгтжээ. Гаднаас нь харахад энгийн нэг л айл, тоос шороонд дарагдсан хуучин мудан хашаа, мөн хашаан дотор гараж, амбар байсан. Гэвч тэр байшингийн дотор нэгэн эмэгтэй цус алдан амь насаа алдсан байсан. Ингээд хэргийн газарт хийсэн үйлчлэгийн тэмдэглэлээс та бүхэнд хүргэе. Хэрэг гарсан байшин руу цагдаа нар ороход үүдний галтгооноосоо 2 жижиг өрөөрөө салсан хуучны зохион байгуулалттай байшин байжээ. Шинжээчид тэгэхээр унтлагын өрөөрөө орсон. Тэгэхэд ханны дагуу байрлах модон орон дээр нэгэн эмэгтэй дээш харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Түүний 2 хөл орны ирэмгээр унжиж шал дээр хүрсэн байсан ба хөлдөө углааш өмссөн байв. Хамгийн аимшигтай нь эмэгтэй зүүн хөлийг саарал давуугаар чанга боосон байсан ч доороос нь цус нэвчээд гарчихсан байжээ. Орны доод хэсгийн шал бүхэлдээ улаан хүрэн өнгийн цусаар будагдсан байсан ба цагдаа нар тэр хэсгийг гэрэл зургаар баримтжуулан авчээ. Удалгүй шинжээчид хөлийг ороосон болтыг тайлж үзсэн. Тэгэхэд зүүн шилбэний арх хэсэгт хурц үзүүртэй зүйлээр гүн нэвт хадгагдсан шарах байсан ба шарахнаас маш их хэмжээний цус алдсан байдалтай байсан байна. Үзлэг үргэлжлэхэд цагдаа нар том өрөөнд орсон. Шалан дээр матрас байсан ба түүнийг сөхөж үзэхэд доороос нь улаан иштэй том хутга гарч ирсэн байна. Тухайн хутга нь 19 см-ийн урт эрттэй байсан ба тэр хутгийг шууд эд мөрийн баримтаар хураан авчээ. Ингээд цагдаа нар үзлэгээ үргэлжлүүлэхэд гэр дотор архины шилнүүд, кока-колоны сав, цус болсон подволог, нуусан хутга, тасарсан гурал гэх мэт маш эмх замбраагүй 4 зураг байсан. Энэ бүгдийг зургаар баталгаажуулж авсан. Одоо ингээд тухайн өдөр байшинд юу босон талаар гэрчүүдийн өгсөн мэдүүлгээс хүргэе. Тэдний ярьсан зүйлсийг нэгтгэж сонсоход энэ хэрэг яг хэрхэн өрнөснийг илүү тодорхой ойлгох боломжтой болж байгаа юм. Хамгийн гол бөгөөд аимшигтай мэдүүлгийг тухайн үед гэрт байсан талигаач чимгээгийн төрсөн дүүгийн хүүхэд болох Идэрмаа өгсөн байдаг. Түүний ярьснаар энэ хэрэг гинэд 1 секундэд болсон зүйл биш юм. Харин хэдэн цаг үргэлжилсэн архиталт маргаан доромжллын эцэст болсон аимшигтай үйл явдал байжээ. Идэрмаа дараах мэдүүлгийг өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 08 цаг 30 минутын үед Бата ахын дэрхэд Бата ах босчихсон байсан. Харин игч босоогүй байсан. Би том өрөөнд нь ороод матрасан дээр хөвтөж амарсан. 13 цагийн үед намайг унтаж байхад манай игч чимгээ хоолоо ид гэхээр нь босоод хоолоо идчихэд би сад буцаж том өрөөнд ороод унтаж байсан. Нөгөө өрөөнд тэд нар юм яриад сууж байсан. Нойрон дунд чангараад байхаар нь би болооч хүн амарч байхад гэж өрөөнөөсөө хэлэхэд манай игч за бид нар чимээгүй боллоо. Миний дүү унт гэсэн. Тэгэхэр нь би унтаж байтал шүүгдэгч Аги ах манай игч чимгээрөө чимүү янхан банзал ээжийнхээ буюу өөгийнхөө нэрийг хэлээд доржийн шээс гих зэргээр харааж харна. Би орон дээрээ хөвтөж байгаад тэднэр лөө хандаж та нар болооч яхаар ингэж байдаг юм бэ гэж хэлсэн чинь манай игч энэ дандаа тэгж байдаг юм гэж хэлж байсан. Тэр хооронд нөгөө өрөөнөөс манай игч хэрүүл хийж байсан. Тэгтэл Аги игч рүү хандаж энэ мөө яах гээд яана гэд өрөөнөөс гараад явсан. Тэгтэл чимгээ игч надад хандаж Идэрмаа гараад ир энэ намайг алчглаа штэ гэж хашаарсан. Тэгэхэр нь би орноосоо босдол Агийн миний өрөөнд 2 гар шортны урт хэсэг нь цус болсон орж ирсэн. Би та юу хийчих вэ гэд жимгээ хичээн байсан.
Жижиг өрөөнд яваад орсон чинь эгчийн хөлний ар булчин хэсэгт нилээд цус гоочсон байдалтай орон дээр сууж байсан. Би яана хүү алчглаа штэ. Дуудлага дуудаж гэхэд чи өөрөө дуудахгүй юу гэж хэлсэн. Тэгэхэр нь жимгийн эгчийн утаснаас дуудлага өгсөн. Батаах Агийг яаж байгаа юм бэ гэж загнахад гадаа гарснаа. Агийн аавыгаа зодож байсан. Тэгээд би Аги болооч гэд салгасан. Агийн герт ороод өөрийнхөө өмсөж явсан. Саарлонгийн подолкой тайлаад судалтай харамгийн подолк өмсөд шорттой тавчгтайгаа гараад явчихсан. Би хайчих гэж байгаа юм бэ гэхэд дуугарахгүй гараад явсан. Би Бата ахын хүүхэд болох баяраа руу залгаад энэ хэд зодолтоод чимгээ эгчийг Аги хутгалжглаа гэж хэлсэн. Тэр хооронд чимгээ эгчийг зүгээр үг гэхэд би жаахан унтаатгийгээд орон дээр хойшоо хөвтсөн. Тэгээд дараа нь хурхираад амьсгаадад байснаа. Сүүлдээ амьсгал нь багтаад гар хөл нь хөрөөд байхаар нь дахин баяраа руу залгаад хурдлаач чимгээ эгч өнгөрөх гээд байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгтэл гаднаас дуудлагын эмч ирсэн. Чимгээ эгчийн нүдийг татаж үзчихээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тэгээд нөгөө эмч цагдаад дуудлага өгсөн. Удалгүй баяраа болон том эгч нар ирсэн. Мөн цагдаа нар ирсэн. Би ямар хэмжээний арх уусан талаар мэдэхгүй. Бата ах нэлийн согтоод бараг тасарсан байсан. Чимгээ эгч гайгүй байх шиг байсан. Намайг арх уусан уу гэж асуухад 2-3 рунг арх уусан гэж хэлсэн. Аги арх уусан байх. Хэр зэрэг согтуу байсныг нь мэдэхгүй. Агийн дорж гээд хөвшин эцгийнхээ нэрийг хэлсэн. Чимгээ эгч яахлаараа дандаа бурхан болсон хүний ясыг үндэлзүүлж байдаг юм бэ гэсэн. Аги ах чимгээ эгчийг банзал яа гэх мэт үгээр дайрч доромжлоод исэн. Дунд зэргийн урттай улаан хүрээтэй гимээр гол хэсэгтээ цагаан өнгөтэй пиверштэй төмөр хутга байсан. Намайг орж ирэхэд хутгалсан хүн нь орон дээр байхаар нь дахиад хутгалж магадгүй гэж бодоод том мөрөөнд оруулаад өөрийн унтаж байсан матрас доогуур хийсэн. Тэгээд сүүлд цагдаа нар ирээд хутга нь хаана байна гэхээр нь байгаа газрыг нь зааж өгсөн гэж мэдүүлсэн. Мөн тэрээр дахин мэдүүлэг өгсөн. Тэрээр хэлэхдээ гаднаас Бата ах орж ирээд хашааны номерыг нь хэлсэн. Гэтэл Бата ах би өдий наслахтаа ээжийг чинь цустай нь хутгаж байгаагүй юм шүү гэхэд Аги юу хуцаад байгаа юм бэ гэд аавыгаа байшингаас гаргаад бас алаад хайчихсан шүү гэд толгой руу нь гараараа сохиж байхаар нь болооч гэд тэр хоёрлоо орилоод буцаж гүгээд чимгээ эгчийг таксин суугаад эмнэлэг явах гэхэд би чадахгүй юм шиг байна гэсэн. Тэгтэл гаднаас баяраа орж ирээд ээж гэд дуудсан боловч хариу өгөхгүйсэн. Тэр хөлийг нь боосон жижиг өрөөнд байсан элдсэн гурил болон хажууд нь байсан хутгийг аваад том өрөөний матрасын доор хийсэн. Өөр ямар нэгэн хутга байгаагүй. Би дуудлагыг эгч чимгээгийн гар утаснаас өгсөн хэмээн мэдүүлгийг өгсөн. Харин одоо талигачийн нөхөр болох Батагийн өгсөн мэдүүлгээс сонсцгоё. Өглөө босоод эхнэр чимгээ цайгаа чанаад хүү Аги бит хоёр уусан. Чимгээ 0.75 литрийн арх авахаар яваад 11 цагийн үед авчирсан. Бид гурав тэр архийг хувааж угаад сууж байснаа санаж байна. Би нэг мэдхэд хаалгагүй гараж дотор унтаж яхаар нь. Би ягаад энэ дотор унтаж байдаг билээ гэж бодоод босоод гэртээ ороход Агийн гартаа улаан цэхэр өнгийн хутга барьчихсан. Гарах гэхээр нь барьж аваад юу болж байна гэхэд ам хохирооч чимгээ Аги намайг алчглаа гэд орилохоор нь би жижиг өрөөрөө шагаагаад харахад чимгээ орон дээрээ дээшээ хараа хөвтчихсэн. Хөлнөөс нь цус гарч байхаар нь Агигийн араас гараад чи ягаад ээжигээ алж байгаа юм бэ гэж асуухад чамд ямар хамаатай юм бэ гэд миний толгойн зүүн талын дух хэсэг рүү гараараа цохихоор нь би толгоогоо хамгаалаад Агиг тавихад хашааны хаалгаар гараад явсан. Би гэрлөө ороод чимгээгийн хажууд айгаад очиж чадахгүй. Идэрмаа гимлэгт дуудлага өггээд дуудлага дуудсан. Тэгээд удалгүй эмнэлгийн албан хаагч нар ирээд чимгээг нас барсан байна гэсэн. Гаднаас манай том охин Сараа орж ирсэн. Удалгүй цагдаагийн албан хаагч нар ирсэн. Би арх умар санагдаад чимгээгээр арх авахулсан. Чимгээ 0.75 литрийн архинаас 2-3 рунг луусан байх. Намайг унтаад босоод ирэхэд хэр зэрэг уусныг нь мэдэхгүй. Бид гурван урд нь арх хувааж ууж байгаагүй. Чимгээ нь Агиг арх ууж ирлээ гэж загнаж байсан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй хэмээн мэдүүлжээ. Тухайн хэрэг гардаг өглөө бусад хүүхдүүд болох Сараа болон Баяраа нар нь ажилдаа явсан байсан ба. Гэрт Идэрма, Аги, Чимгээ, Бата нар байжээ. Түргэн тусламжийн эмч тэр өдөр энгийн нэгэн дуудлагаар явж байсан гэдэг. Тэрээр аймгийн яаралтай
тусламжийн жижүүр хэмжээр ажиллаж байсан ба эхлээд хүний амьд тасалдаад байна гэсэн дуудлаганд очисон байсан. Гэтэл үзлэг хийж байх зуур жолооч нь худалуулсан хүний дуудлага ирлээ хэмээн хэлжээ. Ингээд тэд яаралтай хөдөлж хэрэг болсон газарт очисон. Гэвч тэднийг очиход аль хэдийн оройтсон байсан юм. Ингээд эмч түүнийг харахад зүүн хөлийг нь цагаан давуугаар чанга боосон байсан ч цус нь шалаар урссан байв. Эмчийн хэлснээр үзлэг хийхэд амьсгал байхгүй. Зүрхний ажиллагаа бүрэн зогссон. Хүүхэн хараа гэрэлд хариу өгөхгүй. Эврэлгийн рефлекс байхгүй болсон. Ингээд аль хэдийнэ нас барчихсан байсан хэмээн хэлжээ. Түүний зүүн шилбэний булчин хэсэгт хутганы гүн шарах байсан бөгөөд тэр шархнаас асар их хэмжээний цус алдсан байдаг гэдэг. Тухайн үед гэр дотор байсан эмэгтэй буюу эдэр маань манай ах хутгалж хаад зүхтаачихсан хэмээн эмчэд хэлжээ. Ингээд түргэн тусламж ирэхээс өмнө талигаач нь цус алдалтын шоконд орж аль хэдийнэ амь насаа алдчихсан байсан байна. Шүүх хэмлэгийн шинжээчид талигаачийн цогцост үзлэг хийсэн. Үзлэгээр 55-аас 60 орчим насны эмэгтэй байсан ба биеийн ерөнхий байдал хэвийн харагдаж байсан ч зүүн хөлн дээр нь үхэлд хүргэсэн ганцхан шарах байсан. Зүүн шилбэний ард доод хэсэгт босоо байрлалтай 3.5 см урттай хутганы шарах байсан ба тэр шархны гүнийг шалгахад дотгошоогоо 17.5 см үргэлжилсэн байжээ. Түүнийг хутгалсан хутга нь 19 см-ийн урттай хутга байсан. Ингээд тухайн хутганы ир булчинг нэвт гүн орж хөлийн том судаснуудыг тасалсан гэсэн үг юм. Шинжээчийн тэмдэглэлд шархнаас бүлгэрсэн улаан хүрэн өнгийн цус гарч ирсэн хэмээн дурдсан байдаг. Тэр ганцхан шарх нь талигаачийг цус алдалтын шоконд орж нас барах шалтгаан болсон юм. Мөн талигаачийн цуснд 2 промил спирт илэрсэн нь дунд зэргийн согтолтой байсан хэмээн үзсэн юм. Харин одоо бүх зүйл яг яаж болсон талаар шүүгдэгч Аги өөрөө юу ярьсныг бүгдээрээ сонсцгоё. Тэрээр мэдүүлэхдээ 2017 оны 6 сарын 3-ны өдрийн 09 цагийн үед гэртээ унтаж байгаад босоод 0.75 литрийн шилтэй архинаас 300 г орчим үлдсэн байсныг аав Батабит 2 аяхан тийгээд өөрөө хундгалж тойруулж уусан. Архийг дуусгаар нь аавд би хэлж байгаад мөнгийг нь аав өгөөд ээж чимгээ дэлгүүр явж 0.75 литрийн гэрүүл архи авчирсныг аав бид 3 хувааж уусан. Ээж чимгээ гурил хавтгаалж хаад хэрчгээд орсон. Өрөөнөөс орж гарахдаа намайг архичин ажилгүй шээс хөгшин яа дандаа хөгшин авгаа нартай явуулдаг гэд хамаг муу өгнүүдийг хэлж байсан. Би тунгаа гэдэг эмэгтэйгээс 50,000 төгрөг авдаг байсан. Түүнийгээ яагаад авахгүй байгаа юм? Унтаж хэвдсэн юм уу гэдээсэн. Ээж жижиг өрөөнд ороод гурил хэрчиж байхад гарнаас нь улаан иштэй хутгийг булааж авахад ээж намайг зөхөх гэж байна гэж бодоод зүүн хөлөө өргөхөд миний баруун гартаа барьж байсан хутгаар ээжийнхээ хөлний шилб булчин хоёрын дунд хэсэгт хутгаар зүссэн. Тэгэхэд хөлнөөс нь нэлийн их цус гарч орны өмнөх шалаар бүүн цус асгарсан. Тэр үед гараараа дарахад цус тогтохгүй байсан болохоор өөрийн өмсөж явсан подолко тайлах гэхэд урагдсан. Ээж архины халуунд болсноо ордог газар чи оруулна, өгдөг газарт чи нөгнө гээд ойртуулахгүй байсан. Ээжийн хашгирсан дуунаар том өрөөнд унтаж байсан эдэрмаа орж ирээд гаднаас аав орж ирсэн. Ээжийн хөлнөөс гарсан цусыг хараад аав намайг баяраа чамайг харвал ална шүү, хурдан яв гээд харна дээгүүрээс харалангийн босоо цагтай хар оруулахтай подолк сольж өмсөөд гараад явсан. Болсон үйл явдлыг мэдээд эдэрмаа дуудлага өгсөн. Тэгээд гол дээр очиод унтсан. Утас унтарсан байсныг асаахад тунгаа авгаа над руу залхахад нь мөнгө өгөх гэж байна гэж бодоод очисон чинь цагдаа нар барьж авсан. Би ээжийн гараас хутгийг булааж авахад ээж намайг зөхөх гээд байна гэж бодоод хөлөө өргөхөд нь миний гарт байсан хутга шилб булчин хоёрын дунд зүсэгдсэн. Тухайн үед ээж орон дээр сууж байсан. Хутгаа шалан дээр хайсан. Ээж хашгирч байх үед эдэрмаа орж ирсэн. Би архи даах чадвар муу. Гаднаасаа зүгээр харагдаж байгаа мөртлөө маргааш нь болсон үйл явдлаа сандаггүй. Их сохтуу байсан боловч өөрийнхөө үйлдэлийг хянах чадвартай байсан. Ээж нэлийн сохтуу байсан. Би хөлийг нь зүссэн учраас айгаад цухтаасан. Манай ээж сохтгоороо дандаа ажил төрүүлэхгүй. Авгаа хүүхэн эргүүлдэг. Эргүүлж байгаа хүн нь дандаа хөгшөө авгаа нар гих мэтэр хилдэг байсан хэмээн мэдүүлжээ. Мөн дахин мэдүүлэг өгөхдөө ээжигээ алах ямар нэгэн санаа зорилго байгаагүй, хайхрамжгүй, санамсаргүй үйлдэлийн улмаас дээрх асуудал болсон. 17.5 см хутгалсныг мэдэхгүй байна.
Яагаад гэвэл тухайн үед арх уучсан, согтуу байсан. Ээжтэй хутга булаацалтаж байснаа санаж байна. Нэг мэтгэд чи намайг хутгалжглаа гэж хэлсэн. Тэр үед миний ухаан санаа орж гараад исэн. Тэгээд би зарим хийсэн үйлдэлээ санахгүй байна. Цус хараад шоконд ороод хамаг би салганаад гараад ивсэн. 1991-ээс 1994 онд аймгийн 3 дугаар 10 жилийн сургуулийг, 1995-аас 1998 онд аймгийн хөгжмөн бүжгийн дунд сургуульд сурч байгаад 8 дугаар ангиасаа гарсан. 1998 онд аймгийн хөгжмийн драмын театрт хөгжимчнөр ороод 2000 он хүртэл тушаалгүй ажиллаж байгаад 2000 оноос хөгжимчин гэсэн тушаал гараад 2015 он хүртэл ажилласан. Цэргийн алба хайгаагүй хэмээн дараах мэдүүлгийг өгчээ. Ингээд шүүх эцэст нь Агийг хүний амь насыг санаатай хохироосон гин буруутаад тооцсон. Хэдийгээр Агийн өөрийгөө санамсаргүй болсон утга булаацалтаж байгаад орчихсон гих мэтээр тайлбарласан ч шүүх энэ мэдүүлгийг үнэмшилгүй хэмээн үзсэн. Учир нь гэрчүүдийн мэдүүлэг хэргийн газрын нөхцөл байдал шинжээчдийн дүгнэлтүүд хоорондоо таарч байсан ба 17.5 см гүн шарах санамсаргүй үүсэх боломж баг хэмээн дүгнжээ. Мөн шүүхийн анхаарлыг татсан нэг зүйл нь хэрэг болсны дараах Агийн үйлдэл байв. Тэрээр ээжигээ их хэмжээний цус алдаж байгааг харсан мөртлөө түргэн тусламж дуудаагүй. Харин хувцас сольж өмсөд гэрээсээ гарсан явдал юм. Мөн Аги би туслах гэж тухайн үедээ оролцсон хэмээх мэдүүлэг нь гэрч Идэрмагийн мэдүүлэгтээ зөрчилдөж байна гэж үзсэн. Үүний дараа шүүх Агид эрүүгийн хуулийн 11-р зүйл буюу хүнийг алах зүйл ангиллаар 8 жилийн хорих ялыг оноосон. Анх энэ хэрэгт нь 10-аас 15 жилийн ялыг төлөвлөж байсан ч тухайн үед хэрэгжиж эхэлсэн шинэ эрүүгийн хуулиар ялын доод хэмжээ буурсан учраас 8 жилийн ялыг оноожээ. Мөн түүний аав Бата гомдолгүй ялыг нь хөнгөрүүлж өгөөч гэж шүүхэд хүсэлт гаргасан байдаг. Ингээд Агид оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид идэвхлэхээр шийдвэрлэжээ. Архины халуунд эхэлсэн маргаан эцэстээ нэгэн гэр бүлийн амьдралыг оронгоор нь сүрүүлсэн юм. Монголд гарч байгаа дийлэн хэрэг дандаа архиталтаас үүссэн байдг нь харамсалтай. Ийм нэгэн харамсалтай хэрэг 2017 онд гараад өнгөрсөн байна. Айл болох архинаас татгалзаараа хэмээн хүсье. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.